Монголын мянганы сорилтын сан үзүүлж байна. Монголын нууц товчон амралтын бааз дээр хэлт мэдээллийн салбарын төлөөллүүд ирсэн байгаа. Тэгэхээр энд ямар арга хэмжээ болж байгаа нөхөр Монголын мянганы сорилтын сангаас хэлт мэдээллийнхэн зориулсан нээлттэй удирдлагыг зориулж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ард түмний татвараар олон улс орнуудад хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн болоод олон талын ач холбогдолтой арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд энэ мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа энэ 6 төслүүд ямар ач холбогдолтой үр дүнтэй явагдаж байна гэдэг хэвлэл мэдээллийнхнаар дамжуулж Монголын нийт үзэгч олон нийтэд хүргэх зорилготой байгаамаа. Ингээд энэхүү үйл ажиллагаанаас сурвалжсан сурвалжлага үзэгч та бүхэндээ хүргье. Дэлхийн олон улс орнуудад хүмүүнлэгийн гараа сунгаж тал бүрээр тусламж дэмжлэг үзүүлж байдаг Америкийн ард түмнээс монголчуудад үзүүлж буй 285 сая Америк долларын буцалтгүй тусламж 2008 оноос эхлэн 6 төслийн хүрээнд Монголын мянганы сорилтын сангаар дамжин 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Эдгээр нь мэргэжлийн боловсролын сургалтын төсөл, хөрөнгийн эрхийн төсөл, хот орчмын бэлчээрийн төсөл, эрүүл мэндийн болон хойд өмнөд чиглэлийн авто замын төсөл, цэвэр агаар гэсэн төслүүд юм. Эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах ураатай ажиллаж байгаа тус сангийн хамт олон төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд ямархуу үр бүтээлтэй ажиллаж байгаа. Төслийн явцад ололттой, сургамжтай зүйлүүд юу байсан? Цаашид ямар ажил амжуулахаар төлөвлөж байгаа зэрэг талаараа сэтгүүлчдэд нээлттэй тайлгнасан юм а. Ер нь бол яг энэ мянганы сорилтын сангийн төсөл хөтөлбөр хэрэгжээд үр дүнгээ өгж байгаа гэдгийг бид нар дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ ярьж гэнэ гэдэг бол бас Америкчууд тэр бид нар мөнгө өгчөөд араас нь үр дүнгээ харж байгаа тэр хүмүүс бас баярлаа гэж хэлж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Амралтын нэг өдөр хотоос зайдуухан байрлах тохилог орчин байгалийн сайханд хийсэн энэ арга хэмжээ сэтгүүлчдийн хувьд нэг талаараа цэвэр агаарт гарч мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзах, нөгөө талаар Монгол улс Америкийн нэгдсэн улсын засгийн газар хоорондын байгуулсан мянганы сорилтын компакт гэрээний дагуу явагдаж буй 6 том төслийн үйл ажиллагааны талаар нэг дороос нэжгээд мэдээлэл авах таатай боломж болж байсан юм. Бид тус удирдлагын үеэр Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй эдгээр төслүүд нь нийгэм эдийн засаг, хүн байгалийн хувьд ямар нөлөөтэй талаар тодрууллаа. Монгол улсад бол Америкийн нэгдсэн улсын стандартуудыг нэвтрүүлэх, байгаль орчин нийгмийн асуудлуудад ер нь ямар үнэтэй асуудлуудыг оруулж гэдгийг байгаль орчин нийгмийн төлөвлөгөөнийг хэрхэн хийдэг гэдэг шинжлэх санаануудыг бол манайх нэвтрүүлж байна. Нөгөө талаас манайх барилгын аюултай материал, хог хаягдлын менежментийн удирдамжийг анх удаа Монгол улсад батлаж гаргасан байж байгаа. За энэ менежмент, энэ удирдамжийг одоохондоо Монголын мянганы сорилтын сангийн хүрээнд бид нар ашиглаж байна. Энэ удирдамжийг батлан гаргахад Монгол улсын засгийн газрын холбогдох байгууллагуудаас өдөр санал авсан байж байгаа. Энэ байгууллагуудын саналыг өгөх энэ бол ер нь шинэлэг юм байна. Хэрвээ энэ амжилттай мянганы сорилтын сан дээр туршигдаж чадах юм бол бид нар цаашдаа Монгол улсад хэрэглэгдэх баримт төчг болгож болох юм а гэсэн саналуудыг бол тавьчихсан байж байгаа. Энэ өдөрлөгт телевиз, радио, сонин сэтгүүлийн 20 гаруй сэтгүүл сурвалжлагчид оролцож төслүүдийн талаар сонирхсан мэдээлэл авахын сацуу сангийн удирдлагууд ажилтнуудын хамтаар холимог баг хуваагдан 6 төслийн сэдвийн дагуу зургаар уралдсан юм. Багууд 6-аас 7 хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Тэд багтаа аль болох сонин содон нэр ураа өгч тухайн төслийн утга санааг өвөрмөц дүрсгэлээр илэрхийлэхийг хичээж байсан юм. Уулзалтын эхэнд BBS-ээ бишүрхэнгүй байсан хүмүүс зургийн уралдааны явцад хоорондоо нүүр хагарч танилцсан сангийн үйл ажиллагааны талаар илүү тодорхой мэдээлэлтэй болох боломж өрдлөө. Ахархан хугацаанд гүйцэтгсэн уралдааны дүн гарахад өнөөдрөөс сайхан маргааш урайтай багийнхан тэрүүн байр эзэлж нэгэн өдөр улаан малгайтнууд боллоо. Одоо энэ мөчид хот орчмын бэлчээрийн төслийн захирал Алтан цэцгийн өгсөн мэдээллийг үзэгч та бүхэнд хүргье. Малчтын бүлэг сонгогдсны дараа бүх ажлууд эхэлдэг учраас малчтын бүлгийг сонгох ажил дээр бид нар маш их анхаарал тавьж ажиллаж байна. Малчтын бүлэг сонгогдсны дараа сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. Мөн худаг гарах үйл ажиллагаа эхэлтэн. Мөн хашаа хорооны материалаар хангах үйл ажиллагаа эхэлж байгаа учраас одоогийн байдлаар хашаа хорооны материалыг хангах үйл ажиллагаа болоод тендерийн шатанд явагдаж байна. Бид 9 сарын үед болоод ямар ч гэсэн бүх төсөлд хамрагдсан малчтын бүлгүүд хашаа хорооны материал авах боломжтой болж байна. Тэгэхээр энэ 11 онд бол манай ажлын бол нэлээд хэсэг нь бол нуглагдах ёстой. 150 орчим худаг энэ жилийн хувьд гарах ёстой. Тэг бид энийг л гаргуулахын төлөө ажиллаж байна. Төслийн хөрөнгийн хамгийн бага хувийг эзэлж буй хот орчмын бэлчээрийн төсөл нь малчтад бэлчээрийн газрыг түрээсээр эзэмшүүлж тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой юм а.
Үүнд нийтдээ 11.5 сая Америк долларын төсөв зарцуулагдах бөгөөд нэг малчин өрхөд 15 мянган $, үүний 12 мянгаыг худаг гаргахад үлдсэнийг нь хашаа хорооны материал авч өгөх малын ногоон тэжээлийн үрээр хангахад зориулж байгаа гинэ. Харин Монгол улсын 21 аймаг Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төслийн явцын талаар тодруулахад одоо бидний төлөвлөж байгаагаар бол 2012 оны эхний улирлаас эхлээд эндгээр урьдчилан сэглэх үзлэг маань орон даяар явж эхэлнэ. За төслийн бас нэг үйл ажиллагаа маань нийт ард түмнийхээ эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэхэд мэдээлэл сургалт сурталчилгааны үйл ажиллагаа ба за энэ ажлын хүрээнд бол бид нар нийтдээ одоо 15 компанид ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За энэ маань үнэхээр энэ халдвар тутас өвчний эрсдэл хүчин зүйлийг бууруулах чиглэлээр за зохистой хооллолт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр за мөн арх тамхины зохисгүй хэрэглээг багасгах чиглэлээр за цаашлууд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр за эмнэлзийн хувьд бол ерөнхийдөө даралт их өвчин чихрийн сүжиг өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр мөн хөх humаан хүнсний хавтраас урьдчилан сэргийлэх тал дээр гэсэн энэ үндсэн 5 чиглэлээр нийтдээ 15 удаагийн кампанид ажлыг хийхээр төлөвлөж байна. За та бүхэн мэдж байгаа өнгөрсөн 1 сараас эхлээд энэ кампанид ажлууд маань улс орон дээр амжилттай хэрэгжиж явж байгаа. Цаашид эрүүл мэндийг дэмжигч байгууллага хамт олонны нэгдсэн сүлжээг бий болгож, эрүүл мэндийг дэмжих талаар хэрхэн туршлага солилцож, яаж хамтарч ажиллахад анхаарлаа хандуулах юм бэ? Энэ удирдлагын бас нэг хөтөлбөр нь мянганы сорилтын төслүүдийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчид сангийн удирдлага төлөөллүүдээс асуулт хариулт авах хорон байлаа. Сэтгүүлчид цэвэр агаар төслийн талаар хэд хэдэн зүйлийг тодруулсан юм. Манай төслөөс бол эрчим хүчний хэмнэлтэд бүтээгдэхүүн борлуулах үнийн 45-аас 71%-ийг одоо хямдруулж өгч байгаа. За энэ бол ер нь одоо байнгын хямдрал гэсэн үг. Бүх энэ ондоо бол 48 хороонд ажиллана Улаанбаатар хотын. Ингээд энэ одоо хороодууд дээр бол бас тодорхой тооны хязгаарламжтай тооны бүтээгдэхүүн борлогдно. Энэ дээр бол хүмүүс одоо идэвхтэй оролцож бүтээгдэхүүнийг бол энэ уран дулаан цагч гэсэн худалдан авах боломжтой. Тэгэхээр энэ дээр бол иргэдээ бол энэ төсөлд өргөн олноороо хамрагдаж одоо эрх хөвлийг аль болохоор утаа багтаа амьдрахын төлөө одоо бүгдээр хамтарч ажиллая гэж уриалах байна. Хэрээс хэтэрсэн агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжиж буй цэвэр агаар төсөлд Монголын мянганы сорилтын корпорациас $47.2 сая зарцуулахаар төлөвлөжээ. Уг төслийн хүрээнд хийгдэж буй нэг ажил нь эрчим хүчний хэмнэлттэй, хорт утааг 80% бууруулах боломжтой түрэх технологийн зуух юм байна. Энэ зуухыг одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 4 хороонд худалдаж байгаа бөгөөд үнийн дүнгийн 75 хүртэлх хувийг төслөөс хөнгөлж хэрэглэгчдэд очих хамгийн доод үнийг 80,000 орчим төгрөгт бууруулсан байна. Ирэх 10 дугаар сар гэхэд энэ зуухыг борлуулах цэгийг 5 дүүргийн 48 хороонд байрлуулахаар төлөвлөсөн байгаа гинэ. Эдийн засгийн өсөлтөөр ядуулыг бууруулна гэхээр жишээлбэл одоо мэргэжлийн боловсролын төсөл дээр хэрэгжүүлж байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалт явж байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд өгж байгаа тоног төхөөрөмж гэдэг юм уу, сургалтын бодлогын өөрчлөлт, за мөн сургалтын агуулгыг шинжлэх, багш нарыг сургах гэдэг бүх зүйлс маань бол Монголын одоо уул уурхай эдийн засаг хөгжиж байгаадаа бол Монгол Улсын засгийн газрын хөтөлбөртэй ч гэсэн уялдаад явчихж байгаа. Тэгэхээр ингэснээрээ бол олон мянган залуучууд ажилтаа болох боломжтой. За үүгээрээ дамжуулаад бол бас ядуулын төвшин зэгшнээ буурах ийм боломжтой байж. Бидний хэрэгжүүлж байгаа 6 төсөл бол ерөнхий нийтлэг сэдв нь бол хүн амынхаа зан авирыг өөрчлөх хөгжлийн төлөө бүгдээр одоо хамтарч ажиллах шинжтэй байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн төсөл гэхэд зөв хооллох, зөв амьдралын хэм маягийг одоо төлөвшүүлье гэдэг үднээс арх тамхины эсрэг одоо шинэ үеийн сонголт биш гэдэг олон нийтийн компанид ажил явуулж байгаа жишээтэй. Залуучууд өнөөдөр өөрсдөө ухамсартайгаар сонголт хийх юм бол Монголын одоо ажиллах хүчинтэй ирээдүй бол илүү эрүүл чирэг, үр бүтээмжтэй, сэтгэлгээтэй ийм одоо сайхан ирээдүйг зохицлож болно. За мэдээж бид нарт бас дэд бүтц хэрэгтэй гэдэг ч юм уу те. Энэ бүх төслүүд маань явж бол Монгол улсын одоо хөгжилд хэрэгцээтэй байгаа тэр гол суурьд бол маш том хэмжээний одоо хувь нэмэр оруулж байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас Монголын мянганы сорилтын сан одоо 13 онд ингээд 5 жилийн хугацааны дараа дуусахад бол бас нэлээд Монгол улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Америк Монголын харилцааг бас шинэ шатанд хүргэсэн юм үр шимийг нь хүртсэн тийм сайхан ирээдүй харагдаж байна гэж бид нэр итгэж байгаа. Тэгээд тэрний төлөө ч гэсэн бүгд бас ажиллаж байгаа.
Монголын мянганы сорилтын сангаас цэвэр агаарт байгалийн сайханд нээлттэй хийсэн өдөрлөгийн үйл ажиллагаа сэтгүүлч бидний аяны богцыг амсар дүүрэн сэтгэл өндөр буцаасан юм а. Нийгмийг хөгжүүлж ард иргэдээ ажилдаа орлоготой сайн сайхан амьдруулахад дор бүрнээ хичээцгээе. Мянганы хөгжлийг Монголдо хамтдаа бүтээцгээе.